баярлалаа. За дараа нь ярих хөстэй үсэг бол гарцаагүй манай Бориа зооны дунд нийгмийн дэлгэрлийг олсон. Нэлээ хожим их юм аа энэ 19 дугаар зууны их хүртэлж байна уу? Вагиндрагийн үсэг гэж байна уу? Бичиг гэж байна уу? Вагиндрагийн үсэг гэдэг. За энэ одоо үсэг үчинд баяр хэдүүлээ. Үсгийн тухай ярив. Тэр агуандаржээ юу гэж орсоор байл. За монголоор бол агуандарж юм да. Энэ Бориадын энэ алдартай эрдэмтэн номын хүн энэ хүн байна төвдөд ласт ном удаж Ларамб гэдэг цолыг бол одоо гайхамшигтай 3 одоо Симбэрэг эсэм гэдэг тэр 3 хэдийн мэрэгдийн бол Ларамб цолыг хүртэж 13 дугаар Далай ламын одоо багш дэрэгдийн одоо шадар хүн байсан ийм хүн. Тэгээд энэ хүн байна хожим бол төвдийг Оросын хаантай одоо улс төрийн холбоо барьж байсан. За монголоор олонтой одоо дайрч ингэж явж байсан хүн. Өөрөө бол намтараа бас бичсэн байдаг. Өөрийнхөө одоо агуандаржийг өөрийнхөө намтараа бичсэн байдаг. Энэ хүн бол тэгээд 1938 онд хөрхи 85 наснда Улаан удийн шоронд хөрхи өнгөрсөн юм аа. Тэгээд энэ хүн бол энэ шашин номын үйлс нэг талаар хэлбэл улс төрийн ч гэдэг юм уу энэ олон үйл хэрэгтэй оролцож байхын хажуугаар бол одоо бичиг соёлын үйлд бас их таалалтай хүн байж. Тэгээд энэ хүн бол 1905 онд Санкт Петербургт энэ Вагиндрагийн үсэг гэж. Вагиндрагийн үсэг гэдэг нь өөрийн нэрийн Авган гэдгийн санскритээр Вагиндра болж байгаа. Өөрөөхөө нэрийг санскрит болгоод үсгээр нэрлсэн байна. Агуандарж үсэг. Тэгээд энэ үсэг нь бол Бориадын хойд байгааны хойд талын одоо аялгаунд ерөнхийдөө ойртуулээд Орос үсгийг шиг одоо үгийн ихэн дунд адаг гэдэг хувирлгүй. Тэгээд өөрөөр хэлбэл монгол үчиг тод бичиг хоёроос дүрсийг аваад хэрэглээд бас яг нэмэлт тэмдэгдээд бичгэд улам бүр төвөгтэй нэг ийм янзын бичиг одоо монгол үчиг юм. Гэхдээ монгол үчиг тод бичиг хоёроос аваад дээрээс нь нэмэлт тэмдэгнүүд хэрэгжихаар бичгэд улам төвөгтэй болно үедээ. Одоо дээрээс нь доос нь зүүнээс нь баруун жишээ мөр шилждэг ийм бичиг үсэг. Ингээд 1906 онд Санкт Петербургт энэ агуандаржээ чинь Цагаан хаанаас зөвшөөрлийг олж Санкт Петербургт буддийн сүм байгуулсан хүн шүү дээ. Энэ одоо тэр сүм нь одоо ч байгаа. Тэр сүмийнхэн одоо дэргэд Наран гэдэг нэг хэвлийн газар 1906 онд байгуулад чулуун бараар монгол бичгээр тэр өөрийнхөө зогсон Вагиндра үсгээр бас багасаг нэлээд ном хэвлсэн. За. Нэг 1906-аас 10 оны хооронд. Тэрнээс хэвлсэн одоо дурсгалууд нь бол одоо судлаачид бол сони болж зөн дурсгал байна да. За тэгвэл энэ хүмүүсүүдийн дунд бол энэ хэр зэрэг хэрэгжилж байсан нь бол мэддэггүй юм. Гэхдээ зүгээр Оросын монгол эрдэмтэн Санжей бол тэр Вагиндрагийн үсгээр нэг аман зохиол тэмдэглэсэн зүйл байсан гэж мэдээлсэн байдаг. Өөрөө тэмдэглэжсэн гэсэн тийм мэдээ нэг юмдаас уншиж байсан. Тэгэхээр бас зарим хүмүүсээс аваагүй тэр Бориад хүмүүсүүдээр агуандаржийн үсгээр өөрийнхөө ямиг тэмдэглэх гэж бичих гэж бас яхан хэрэгжилж үзсэн юм шиг байгаа юм. За тэгэхээр энэ бол нэг цаг зуурын тухайн үеийн бас л нэг нутгийн аялгаунд тааруулсан. Тэгээд бас тэр Орос хэлний дунд байж байгаа хүнд бол тааруулсан ийм нэг бичиг үсэг юм да. Ер нь Бориадууд маань Вагиндрагаас өөр ямар үсэг гэж Монгол үсгээр хэрэгжиж. Одоо Бориадууд чинь хамгийн их ер нь ангийн датсан дээр сүүглийн датсангууд чинь бол хоёр датсан бол дээр нь 19-20 дугаар зууны ихэнх үед бол асар их ном модон бараар хэвлсэн шүү дээ. Одоо тентхийн хэвлсэн Бориад модон барын номнууд бол зөндөө байна. Монголчуудын одоо хэрэгсэн бол нэг үе 30-аад онд нэг жаахан латин үсэг нэг жил одоо хэрэглээд нэг одоо үзсэн. За тэнд чинь одоо бас зөв бичих дүрм нь бол монгол үсэгтэй их ойрхон тэгж дурсгал тийм шүү.